Сарны дэдэм зохицуулбарын төлөвлөж буй байршил нь Улаанбаатар хотын төв хэсэг бөгөөд тус газрын одоогийн байдал нь хотын өнгө дөрөх дэд бүтцэд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна хүүхдийн ордны сурагчдад болон явган зорчигчдын зам талбай авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй байна. Сарны дэдэм зохицуулбар нь A, B, C гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн. Энэхүү зохицуулбар нь архитектур болон дизайны хувьд сонгодог архитектурын хэлбэрээр төлөвлөгдсөн нь хязээд хоцрогдохгүй тансаг чанарыг бүрэн илтгэж байгаа юм. Түүнчлэн энэхүү шийдэл нь хотын төв хэсгийн бусад барилгууд болох Төв номын сан дур бүжгийн эрдмийн тазар ба Сүхбаатарын талбайн эргэн тойронд байрлах сонгодог барилгуудын архитектур дизайнтай зохицож байна. Мөн хоёр барилгыг холбох 48 м урттай гүүрэн байгууламж нь Монголын уран барилгын 60-70-аад оны сэргэн мандалтын үеийн үзэсгэлэнгийн түүхэн барилгатай конструкт дизайны хувьд уялдаж байгаа юм. Зохицуулбарын A хэсгийн барилгад гэр бүлээрээ чөлөө цагаа өнгөрөх усан бассейн, зоогийн газар, манай улсад төр болон урт хугацаагаар айлчилж буй зочдод зориулсан орон сууц, нийтийн үйлчлэгээний газрууд байрлах болно. Зохицуулбарын B хэсгийн 4-өөс доош давхруудад хүүхдийн кино театр, усан гулгалтын талбай, бэлэг дурсгалын дэлгүүрүүд болон бусад үйлчлэгээний газрууд байрлана. Дээд давхруудад олон улсын бизнес төвүүд их бага хурлын техникүүдийг байршуулахаар төлөвлөсөн. Зохицуулбарын C хэсэгт хүүхэд залуучуудад зориулсан усан толь бүхий, Монголын хүн амын өсөлтийн статистик мэдээллийг өдөр бүр харуулж байх ган бөмбөрцөг, хүүхэд залуучуудын амжилтанд хүрэх хэрэгэмжлэлийг бадраасан спорт болон урлагийн сэдэвт хөшөөнүүд байрлах юм. Зохицуулбарыг төлөвлөхдөө галын болон гидийн аюул гарахаас сэргийлэн автомашин явган хүний орц гарцуудыг сайтар бодолцсон бөгөөд нийт талбайн доор 2 давхар 400 автомашины зогсоолыг шийдэж өгсөн нь одоогийн 50 автомашины багтаамжтай талбайг 8 дахин илүү багтаамжтай болгон шинжилж хотын төв замын төвжирэл болон явган зорчигчдод таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа нь гол онцлог юм. Монголын уран барилгын хөгжлийн сэргэн мандалтад дэмжлэг үзүүлэгч хүн бүхэнд амжилт хүсье. House Design